Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Бүх орчлон ертөнцид хандсан Бурхны айлдварууд. 47 дугаар бүлэг. Хүмүүсийн амийг төлөвшүүлж, хүмүүстэй хамт нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байснаар үр дүнд хүрэхийн тулд би хүмүүсийг үргэлж хүлээн зөвшөөрч, миний үгээс хангалт, шим тижээл болж аваад миний бүх эд баялагийг хүртэх боломж олгосон. Би хүмүүсийг хизээж ичээж байгаагүй атал хүмүүс миний мэдрэмжийг хизээж бодолцсон үзэж байгаагүй. Учир нь хүмүүс хатуу сэтгэлтэй бөгөөд надаас бусад зүйлсийг үзэн яддаг. Дутагдлаас нь үүдэн би тэднийг ихэд өрөвддөг. Тиймээс дэлхийн ертөнцийн амьдрах хугацаанд газар дэлхийн бүх эд баялагийг хандлаа эдлэг гэсэндээ би хүмүүст арай илүү хичээл чармайлт гаргасан билээ. Би хүмүүст шудраг бусаар ханддаггүй бөгөөд намайг олон жил дагсныг нь бодолцсон үзээд тэднийг гих зүрх сэтгэлээ зөөлрүүлсэн. Би өөрийнхөө ажлыг энэ хүмүүс дээр хийж төвчих аргагүй мэт санагддаг. Тиймээс намайг өөр шигэ хайрладаг хэрзгэр туранхай энэ хүмүүсийг хараад миний зүрх сэтгэлд үгээр хэлхийн аргагүй шаналл мэдрэгддэг. Гэхдээ хэн үүнээс болоод тогтсон журмыг зөрчиж болох вүлээ? Хэн үүнээс болж өөрийгөө уймуулах билээ? Гэсэн ч би хүмүүст бүрэн дүүрэн эдлүүлэх гэж өөрийн бүх эд баялагийг өгсөн бөгөөд энэ явдал дээр хүмүүст зохисгүй хандаагүй юм. Тиймээс хүмүүс миний энэрэнгүй өгөөмөр төрхийг харсаар байдаг. Би үргэлж төвчээртэй байж, үргэлж хүлээсээр ирсэн. Хүмүүс хангалттай их таашаал авч залхаад ирэхийн цагт би тэдний хүсэлтийг хангаж эхлэн хоосон амьдралаас нь зүхтаалгаж хүмүүстэй дахин хизээж харьцахгүй болгоно. Газар дэлхий дээр би далайн ус ашиглан хүмүүсийг залгиж, тэднийг өлсгөлөн гачаалаар хянаж, шавжийн тахлаар сүрдүүлж, тэднийг услахын тулд аадар бороо ашигласан ч тэд амьдралын хоосон байдлыг хизээж мэдрээгүй. Хүмүүс одоо ч гэсэн газар дээр амьдрахын утга учирыг ойлгодоггүй. Миний өмнө амьдрах нь хүний амьдралын хамгийн гүн гүнзгий утга учир биш гэж үү? Миний дотор байх нь гамшигын аюулаас зүхтахад туслахгүй гэж үү? Газар дэлхий дээр хичнээн олон бие махбод бие даасан эрхчлөөтэй байдалд амьдарч байсан бай. Махан биеийн амьдралын хоосон байдлаас хэн зүхтсан бай? Гэхдээ хэн үүнийг танин мэдэж чадах вэ? Хүн төрлөختнийг бүтээсэн цагаас минь хойш нэг ч хүн газар дээр хамгийн их утга учиртай амьдралаар амьдарч чадаагүй. Иймээс хүн төрлөختөн амьдралаа туйлын утга учиргүй дэмий өнгөрүүлсэн. Гэхдээ хэн ч ийм төвөгтэй байдлаас салахыг хүсдэггүй. Хэн ч ийм хоосон
залхмаар амьдралаас зайлсхийхийг хүсдэггүй. Хүмүүсийн туршилгаар бол махан биед амьдардаг хүмүүс надаас авах таашаалыг ашигладаг байсан хэдий ч тэдний нэгэн ч хүний ертөнцийн ёс заншлаас салаагүй билээ. Үүний оронд тэд үргэлж жам ёсонд захирагдж өөрсдийгөө хуурсаар ирсэн. Намайг хүн төрлөختний оршин тогтнолыг бүрмөсөн төгсөг мөгц газар дэлхийн хавчлагыг тэсвэрлэх ганц ч хүн үлдэхгүй. Тэр үед л миний агуу ажлыг бүрэн дүүрэн гүйцэлдсэн гэж хэлэх боломжтой болно. Эцсийн өдрүүдэд би мохоттой болох үедээ миний гүйцэлдүүлэхийг хүсдэг ажил бол махан биед амьдрахын хоосон байдлыг хүмүүст ойлгуулах явдал бөгөөд энэ боломжийг ашиглан махан биеийг устгана. Тэр үеэс эхлээд газар дээр нэг ч хүн оршин байхаа болж газар дэлхийн хоосон байдлын тухай хинч хизээж уйлахаа болж махан биеийн бэрхшээл хүндрлийн талаар хинч хизээж ярихаа болж намайг шудраг бус гэж хинч гомдлохоо болж бүх хүн болон бүх зүйл амралтад орно. Дараа нь хүмүүс өөрсөддөө тохирсон хүрх газрыг олсон байх тул ийш тийш яарвчлан байнга завгүй байхаа болно. Мөн газар дэлхийн энд тэндээс юм хайхаач болно. Тэр үед бүх хүний нүүр царайд инээмсэглэл тодрно. Тэгээд би хүмүүсээс юу ч шаардхаа болж цаашдаж тэдэнтэй маргахаа болно. Бидний хооронд энхийн гэрээ гэж байхаа болно. Би газар дэлхий дээр оршиж, хүмүүс газар дээр амьдардаг. Би тэдэнтэй хамт амьдарч оршин суудаг. Тэд бүгд миний дэргэд байхын баяр баясгалыг мэдэрдэг тул ямар ч шалтгаангүйгээр явахыг хүсдэггүй бөгөөд харин ч намайг арай удаан хамт байлгахыг илүүд үзнэ. Би огт туслалгүйгээр газар дэлхийн хоосрлыг харж яахан төвчих билээ. Би газар дэлхийнх биш. Төвчээрийн ачаар л би өөрийгөө хүчлэн байж өнөөдрийг хүртэл энд үлдсэн. Хүмүүс эцэс төгсгөлгүй гуугаагүйсэн бол би аль эрт явчих байлаа. Өнөө үед хүмүүс өөрсдийгөө харж хандаж чаддаг ба тэдэнд миний тус дэм хэрэггүй. Учир нь тэд төлөвшөж надаар тижээлгэх шаардлагагүй болсон. Тиймээс би хүмүүстэй хамт ялалтын баяр тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараа нь хүмүүсийг мэдэхгүй байхвэ гэсэндээ би тэдэнтэй салах ёс гүйцэтгэн. Мэдээж бидний хооронд ямар ч хорсол байхгүй учраас муудалцсан салах нь сайн зүйл биш. Тиймээс бидний барилдлага мөнхөд үргэлжлэнэ. Бид тус тусын замаа хөөсний дараа хүмүүс миний өвийг үргэлжлүүлж амьдралынхаа туршид миний заасан сургаалыг мартахгүй байж чадна гэж би найдаж байна. Тэд миний нэрд гудамжшиг авчрах зүйл хийхгүй. Харин миний үгэнд хайхрамжтай хандна гэж би найдаж байна. Намайг явсны дараа хүмүүс намайг хангалуун байлгахын тулд хамаг чадлаараа хичээж чадна гэж
би найдаж байна. Тэд миний үгийг амьдралынхаа суурь болгон ашиглана. Мөн миний найдварыг хөсөрдүүлэхгүй гэж би найдаж байна. Учир нь миний зүрх сэтгэл үргэлж хүмүүсийн төлөө зовниж, би үргэлж тэдэнд сэтгэл татагцсаар ирсэн билээ. Нэгэнтээ би хүмүүстэй хамт цугларч, тэнгэрт байдагтай адил ёроолыг газар дээр эдэлсэн. Би хүмүүстэй хамт амьдарч, тэдэнтэй хамт оршин суусан. Хүмүүс намайг үргэлж хайрлаж, би тэднийг үргэлж хайрлсан. Бид бие биетэйгээ ойр дотн байсан. Хүмүүстэй хамт байсан цагаа эргээд бодох үедээ би инээдхөөр баяр баяслаар дүүрэн өдрүүдээ сандаг. Тэгэхэд бас хэрүүл маргаанч байсан. Гэсэн ч бидний хайр үүн дээр л тогтсон ба бидний хоорондох харилцаа хизээч тасраагүй. Олон жил харилцахтай хүмүүс надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн бөгөөд би ч бас хүмүүст эдэлж болох асар олон зүйлийг өгсөн. Үүний төлөө тэд үргэлж 2 дахин их талархсаар ирсэн билээ. Одоо бидний цуглаан хизээч урдийнхтай адил байхгүй. Бидний салж хагацах энэ мөчөөс хэн зүхтэж чадах вүлээ? Хүмүүс намайг гүн гүнзгий хайрлсан. Би ч тэднийг хязгааргүй хайрлсан. Гэхдээ одоо яалтайч билээ дээ. Тэнгэрлэг эцгийн шаардлагыг хэн зөрчиж зүрхлэх билээ? Би оршин суудаг газартаа буцсан очоод тэнд өөрийнхөө ажлын өөр нэг хэсгийг гүйцээнэ. Магадгүй бидэнд дахин учрах боломж гарах байх. Хүмүүс хэд их гуниглалгүй газар дэлхий дээр намайг сэтгэл хангалуун байлгана гэж би найдаж байна. Тэнгэр дэх миний сүнс тэдэнд нэгүслээ үргэлж хайрлана. Бүтээлийн цаг үед би эцсийн өдрүүдэд өөртөөгөө нэг санаатай бүлэг хүмүүсийг бий болгоно гэж зөгнсөн билээ. Эцсийн өдрүүдэд газар дэлхий дээр жишиг тогтоосныхоо дараа оршин суудаг газар руугаа буцна гэж би зөгнсөн юм. Бүх хүн намайг сэтгэл хангалуун болгомогцоо. Өөрсдөөс нь миний шаардсан зүйлийг биелүүлсэн байх бөгөөд би тэднээс ямар нэг зүйл хий гэж шаардхаа болно. Харин хүн бид хоёр хуучны өдөр хоногуудынхаа тухай түүхийг ярилцаад дараа нь салан явцгаах болно. Би энэ ажлыг эхлүүлсэн ба хүмүүс намайг буруугаар ойлгож миний санаа зорилгыг харгис цэвдэг гэж бодохгүй гэсэндэ тэдний сэтгэл санааг бэлдэж тэдэнд өөрийн санаа зорилгыг ойлгуулсан. Хүмүүс надад хайртай мөртөө намайг тохиромжтой амралтын газарт байлгахаас татгалздаг гэж үү? Тэд миний төлөө Тэнгэрлэг эцгээс гуйхыг хүсдэггүй гэж үү? Хүмүүс надтай хамт өрөвдсөн нулимс урсгаагүй гэж үү? Тэд эцэг хүү биднийг эрт эргэн нэгтгэхэд туслаагүй гэж үү? Тэгвэл тэд одоо яагаад хүсэхгүй байна вэ? Газар дэлхий дээрх миний үйлчлэл биелсэн бөгөөд хүмүүсээс салж хагцсныхаа дараач би тэдэнд тусласаар байх болно. Энэ нь сайн хэрэг биш үү?
Ажлаа илүү үр дүнтэй, харилцан ашиг тустай байлгахын тулд хичнээн шаналгаатай байсан ч бид салж хагцах ёстой. Бидний нулимс чимээгүйхэн урсан. Би хүмүүсийг зэмлэхээ болно. Урд нь би хүмүүст олон зүйл хэлсэн ба бүгд тэдний зүрх сэтгэлийг шархлуулан тэднийг гуниглуулж уйлуулсан. Үүнийхэн төлөө би одоо хүмүүсээс хүлцэл өчөж уучлал гуйж байна. Намайг үзэн ядахгүй байхыг би гуйж байна. Учир нь энэ бүхэн тэдний сайн сайхны төлөө байдаг. Тиймээс хүмүүс миний сэтгэлийг ойлгоно гэж би найдаж байна. Урдийн цагт бид маргалдаж байсан ч эргээд харахад бидний аль алинд ашиг тустай байжээ. Эдгээр маргаанаас болоод Бурхан болон хүмүүс нөхөрлийн гүүр барьжээ. Энэ нь бидний хамтын хичээл чармаалтын үр дүн биш гэж үү? Бид бүгд үүнийг таашаах ёстой. Би хүмүүсээс миний урдийн алдааг уучлахыг хүсэж байна. Тэдний гин бурууч бас мартагдах болно. Тэд ирээдүйд надад хайраар хандаж чадж байгаа цагт Тэнгэр дэх миний сүнс тайвширна. Энэ тухайд хүмүүс ямар шийдвэртэй байгааг, мөн хүмүүс миний сүүлчийн хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байх эсхийг би мэдэхгүй. Би тэднээс өөр юу ч хүсдэггүй. Харин намайг хайрлаач гэж л хүсдэг. Тэр л хангалттай. Үүнийг биелүүлж чадах уу? Бидний дунд болсон бүх таагүй зүйл өнгөрсөнд үлддэг. Бидний хооронд үргэлж хайр байг. Би хүмүүст маш их хайр өгсөн бөгөөд тэд намайг хайрлахын тулд маш их төлөөс төлсөн юм. Тиймээс бидний хоорондох холцгүй цэвэр ариун хайрыг хүмүүс нандинаж, бидний хайр хүний ертөнц даяар түгэж үрд мөнхөд өвлөгдөн гэж би найдаж байна. Дахин уулзахдаа бид хайраар холбогдсон хэвээр байж бидний хайр мөнхөд үргэлжилж бүх хүн үүнийг магтаж түгээж байх болтугай. Энэ нь намайг сэтгэл хангалуун болгож би хүмүүст инээмсэглсэн царайгаа харуулах болно. Хүмүүс миний захиасыг санаж явна гэж би найдаж байна.